Монгол Улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдээлэлтэй холбоотой юм асуух гэдэг байна. За энэ эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ бас алдагдж байна. Энэ яагаад гэвэл хотын клиникийн эмнэлгүүд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, аймагуудын нэгдсэн эмнэлгийн өөр зээл өвлөг авалгаад маш их болсон. Зарим нь 20 хэдэн тэрбум хүрсэн. Аймагуудын 4-5 тэрбум хүрсэн. Тэгэхээр энэ чинь эрүүл мэндийн даатгалтай холбоотой ишгээд байх юм. Тэгвэл энэ бас байгууллагын буруутай үйл ажиллагаа бас байдаг байх. Энийг суудалсан нь ер нь одоо өвлөг авалга нийтдээ хэр байна? Одоо энийг хааж чадах юм уу? Нэгдүгээр, хоёрдугаар энэ хувийн эмнэлгүүд байж байна. Одоо олон 33-аас одоо нэг 20-од эмнэлэг байх шиг байх юм. Яг улсын эмнэлэгтэй адилхан эрүүл мэндийн даатгалтай сангаас санг хөдөлгөөнт авчаад төлбөр өндөр 3 саяас 30 хэдэн сая хүртэл төлбөр авдаг. За гэрэлсэн юуны дагуу хэвтэн эмчилгээгч буцаа олголт байдгүй. Өндөр сайлаа өгөөд улсын эмнэлгүүдийн чадвартай эмч сүйдэгч нарыг авчдаг. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх гэж байна? Нэгдүгээр, хоёрдугаар энэ төсвийн ерөнхийдөө энэ эмнэлгүүдийн төсөвтэй холбоотой бас нэг юм байж байна. Урсгал зардал эмийн төсөв хасаагдсан. Би одоо бүх аймагуудаас асуулаа, эмнэлгүүдээс энийг хасаагдсан байх юм. Энийг одоо төсвийн өрөөний одоо 27 оны өндөр чинь тэр чигээр оруулж ирсэн нь нэмээд тусгасан уу энийг? Дараа тодруулъя. За ажлын хэсгээс Батбаатар дарга хариулах 3 дугаар микрофон. За сангийн яамны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжаадорч за гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн салбарын манай одоогийн сонгож авсан тогтолцоо маань бол гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо байгаа. Өөрөөр хэлбэл бид эмнэлэгт ажиллаж байгаа дорж дулмаа гэж эмчийн цалин гэхээсээ илүүтэй Монгол улсын иргэн дорж дулмааг хэрхэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн үгүй гэдэг энэ дээр бол санхүүжилтийг олгож явж байгаа. Тэрнээс бид нар одоо өмнөх нийгмийн үе шиг тэнд байгаа бүх эмнэлгүүдэд тоолоо тэр эмнэлэг дээр байгаа ажилчдын цалин тооцоод явдаг. Энэ жишгээс уулна салчаад байгаа. Тэгэхээр яг энэ агуулгаар бол хувийн хвшлийн эмнэлэг, төрийн эмнэлэг дээр бол яг адилхан тариф бол бид нар мөрдүүлж байгаа. Даатгалын сангаас өгөх. За хэрвээ хувийн эмнэлэг өөрөө даатгалын сангаас энэ тарифаар энэ эмчилгээ үйлчилгээг үзүүлье гэд гэрээлэх юм бол нөгөө талдаа иргэнээс та нар төлбөр нэмж авахгүй шүү гэдэг гэрээгээ давхар хийж байгаа. Өөрөөр авахгүй гэсэн. Зарим юу гэдэг өндөр төлбөртэй таны хэлж байгаа шиг эмнэлгүүд байж болно. За энэ эмнэлгүүд бол даатгалтай гэрээ ихгүй байх эрх нь бас байж байгаа. Өөрөөр хэл зөвхөн иргэдээсээ тарифаа аваад явах ийм эрх нь бол байж байгаа. Тэгэхээр бол эрүүл мэндийн даатгалаас бол зөвхөн гүйцэтгэлийнхэн дагуу дорж дулмааг Монгол улсын иргэнийг эмчилснийхэн дөрвөлөө тарифын үгэн харин эмнэлгийн менежментийн асуудал бол тухайн байгууллагынх нь менежмент болчиход тухайн байгууллага нь өөрөө эрүүл мэндийн байгууллага боловч нөгөө талдаа эн чинь өөрөө аж ахуй нэгж байгууллага. Тэгэхээр орлого өөрийнхөө олж байгаа орлоготой нийцүүлж бас зарлагаа гаргах хэрэгтэй. Менежментээ их хэрэгтэй. Хүн орон тооныхын тооцоо гаргах хэрэгтэй. Эмийн нөөцөө гаргах хэрэгтэй. За энэ хүрээндээ л ажиллах хэрэгтэй. Хэрвээ энийг хийж чадахгүй муу менежер байгаад муу менежменттэй байх юм бол үр өсөж байгаа зүйлүүд байгаа. За энэ дээр бол эрүүл мэндийн яамнаас бол тусгаалan болол ажлын хэсэг гаргаад болол ажиллагаар бол төлөвлөж байгаа юм байлээ. За энэ яг менежмент муутай байгаа эмнэлгүүдээр менежментийн сайжруулах, за хугацаатай үүрэг өгөх, за тэгээд энэ дээр очиж үр төлбөрийг нь яаралтай барагдуулах ийм байдлаар бол ажиллаж байгаа. Тэрнээс эрүүл мэндийн даатгалаас бол тухайн нэг эмнэлгийг за энэ эмнэлэг зайлуулдаа эвийн ингээд өртөө байгаа энүүнд хийгээгүй ч гэсэн илүү мөнгө өгье гэдэг байдлаар бол мөнгө санхүүжүүлж огт болохгүй. Энэ бол манай одоогийн хуулиар явж байгаа энэ тогтолцооны эсрэг зүйл болчих гээд байна. За баярлалаа.